Үнэлгээтэй холбоотой бас хэд субъектив байдлаар үнэлсэн үнэлгээнүүд харагдаад байгаа маа. Тэгээ өнөр хоёр дарагч гэсэн өөрөө хэлж байна. Ер нь өгж байгаа үүрэг даалгаврыг биелэгдэх боломжтой, тайлант хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байдлаар үүрэг даалгавар нь анханасаа тэгж зөв өгөгдөхгүй бол дараад үнэлгээн дээр ч гэсэн их асуудал гарах юм байна. За энэ үнэлгээний 4-р хуудсан дээр байгаа энэ 3-р зүйл дээр нь заасан ёс зүйн төрийн албан хаагчийн ёс зүйн дэд хороог байгуулах ажлыг мэрэгжил арга зүйн зохион байгуулалтын удирдлагаар хангаж үйл ажиллагааг жигдрүүлэх гэсэн заалтын үнэлгээг 70% үнэлсэн. Одоо бууруулан үнэлсэн гэж. Тэгээ яагаад бууруулчваа гэсэн чинь үнэлгээг бууруулсан шалтгаан нь эргэцэн орчин сайжирсан нийт 2281 ёс зүйн дэд хороо одоо байгуулсан гэсэн ч 2018-аас 23 онд буюу өмнөх 5 жилийн дунджаар жил 495 албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж байсан гэж дүгнжсэн бол 24 онд 595 болж өссөн үзүүлэлттэй байгаа учраас үнэлгээгийн 70% болгож бууруулсан гинэ. Гэхдээ харин эсрэгээрээ илүү олон хүн гомдол гаргаж байгаа юм бол үнэлгээ нь илүү сайжрах ёстой юм биш үү? Гомдол гаргахгүй байх нь ёс зүйн дэд хорооны хийж байгаа ажил нь сайн байна гэсэн үг биш үсттэй. Тэг өнөөдөр ч гэсэн нэг гишүүн чуулганы танхимд одоо гомдлол гэдэг нь үгүй ёс зүй дэгийн байнгын хороонд хандаж нэг хуулийнхаа процессынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой үсттэй. Гэтэл тэгэл одоо энэ бүр төрийн хямрал болтол нь ингэж дүүвэлгөөд ёс зүй дэгийн байнгын хороо юуны тулд байгаа? Ёс зүйн хороонод юуны төлөө байгаа юм? Гомдлуудыг гаргахын төлөө байгаа үсттэй. Тэгээд хуулийнхаа дагуу тухайн одоо зохицуултуудаа хийгээд шийдвэрүүдээ гаргаад явах ёстой. Ер нь бол одоо өнөөдөр энэ парламентын болоод энэ засаглалын хямрал бол ердөөсөө бид нар хуулиа уншдаггүй, хуулиа хэрэгжүүлдэггүй, хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаад оршиж байна. За нөгөө талд нь болохоор энэ цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлийг эрхэмлэх хүрээнд нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх, ёс зүйн харилцаа хандлагыг өөрчлөх, олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага иргэд хуулийн иргэдтэй хамтран ажиллах хэрэгцээ орчныг бий болгох гэсэн ийм үүрэг даалгаврыг өгсөн байна. За өнөөдөр эргээл нөгөө нэг гишүүн рүүгээ хандхад энэ нийгмийн сүлжээн дээр чинь аимшигтай юм болж штэ. Гэр бүл рүү, хүүхэд рүү дайрсан асуудлууд байна. Гэхдээ энэ хоёр холбогдогч этгээдийн асуудал огтос биш. Хин ийм мэдээлэл гаргаж байгаа нь тодорхойгүй. Хин комент бичиж байгаа нь тодорхойгүй. Ингээд нийгмээр ийм хуурамч сүлжээн дээр суурлаад нэг нэгээ харлуулах, гүтгэх, доромжлох бүр хэрэгс хитэрч штэ. Зөвхөн энэ гишүүнтэй холбоотой ч биш. Сонгуулийн үеэр нин ялангуяа энэ асуудал нэмэгддэг. Тэгээ эргээд харахад нөгөө сэтгүүлчид өөрсдөө хүртэл хувийн аккаунтаараа бичдэг. Тэгээ энэ өөрөө хэвлэлийн эрх чөлөө муу юм уу? Нийгмийн сүлжээг бид нар зохицуулахгүй хിവэрэ байх юм уу? Энэ асуудал манай энэ чиглэлд орсон байна шүү дээ. Яаж өөрчлөх вэ? За хэн хариулах? Өнөр хоёр дарах хариулах. За 5 номер. За ариун цаг шинэ асуултанд хариулъя. За 1-4-ийг бол яг манай яг үнэлгээг өрөд гişүү. Түрүүний ёс зүйн талбайтай асуудлыг бол 70 гэж үнэлээгөө 98.2% үнэлсэн байгаа. 100 гэж үнэлсэн 1.5 тийм засгийн газар хэрэглэх газар хариуцдаг. Тэгээд засгийн газар хэрэглэх газар дээр бол нөгөө солонгоо дараагаар ахлуулаад миний бодлоор ёс зүйн дэд хороо байгуулад ингэ ажиллаа явж байгаа. Тэгээд ер нь яг энэ дээр их хурлын дүн шинжилгээ ихтэй их хурлын таймаа газраас даал гэсэн. Тэр үндслийг манай их хурлын таймаа газраас тайлбарлчих байх. За тэр хоёр дахь асуудалтай бол тантай санал нэг байна. Энэ захим орчинд ер нь энэ суртахууны үнцсийг дээрэмлэх нэгнээ хүндэтгэлтэй хандах гэдэг энэ мод бол үнэхээр болохгүй байдалд орсон. Энэ дээр бол бас засгийн газарч байнга ороо чиглэл өгч ийсэн харамсалтай нь одоо энийг захим хөгжил харилцаа холбооны яам тайлгансан. Тайлгандаг те одоо хэрэгжилт нь бол байхгүй байж байгаа. Энэ тал дээр бол одоо би бол зөвхөн захим яамны ч ажил биш, хууль зүйн дотоод төрийн яам. Энэ бол явж байна хүний эрхийн түвшинтэй асуудал. За тэгээд мэдээж хэрэг олон асуудлууд байгаа учраас би бол энийг бол ер нь зохицоор шийдэх ёстой Монгол улс ийм зөв хувийн байр суурь. Тэгээд яг энэ манай чи үүрэгт бол бас гişүн ордог учраас одоо би манайх бол айлхаар бодтол дүгнэс. Энэ үнэхээр хэрэгжилт нь энэ бол хангалттай байгаа зүйл мөө. Энэ дээр бол ахис төвшил гарах ёстой гэж хэлж байна. Баярлалаа. Их хурлын тамга газраас хариулах уу? За микрофон дээр сууж байгаа тийшээ очиж байгаа. Тэр 4 номер дээр очиж сууж байгаа. 4 номер дээр. Тэнд ажил хэсгийн. За ажил хэсгийн 4 номер. За гишүүний асуултанд асууя. За өөрийгөө танилцуулаад. Үнэлгээ мониторингийн газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Алтан Туяа.
За Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиар 4-р сарын 2-ны өдөр бол ёс зүйн хорооны тайланд ажиглалт компаниас хийсэн дүн шинжилгээнийг тайлан хүргүүлсэн. За энэ дээр бол бас хууль тогтоомжийн хэрэгжилт хэдэн өвтэй байгааг бол дэлгэрэнгүйгээр хүргэсэн байгаа. За улсын их хурлын шийдвэрийн биелэлт бол бас их хурлын хяналт шалгалтын тухай хуулиар засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ирүүлсэн тайланд бол үнэлгээ мониторингийн газраас дүн шинжилгээ хийж байгаа. За энд бол ёс зүй дэгийн байнгын хорооны харьяалах асуудлын 1.5 дээр засгийн газрын дэргэдэх ёс зүйн дэд хороог байгуулах, дэд хорооны ажлыг мэргэжил арга зүй зохион байгуулалтын удирдлагаар ханган үйл ажиллагааг жигдрүүлэх гэдэг бол тодорхой хэмжээгээр хэрэгжсэн 100% гэж засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас ирүүлсэн. За манай үнэлгээчид бол ёс зүйн хорооны 13 дугаар тогтоолоор төрийн албан агчийн ёс зүйн зөрчилд эдгээрт хүлээлгсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх. За энэ өргөдөл гомдол нэмэгдсэн байдал болон за улсын хэмжээнд 2281 ёс зүйн дэд хороо байгаа. За дэд хорооноос 1659 нь бол цахим системийг нэвтрүүлсэн байна гэдгийг бол яг 100% хэрэгжилтэй гэж үзэхгүй байгаа. Тодорхой хэмжээгээр энэ ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ёс зүйн дэд хороодууд байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хангалттай байгаа боловч энийг цахимжуулах систем болон өргөдөл гомдол нэмэгдэж байгаа нь өөрөө ёс зүйн хороо сайн ажиллах, хуулийн хэрэгжилтийг улам сайжруулах, их хурлын тогтоол болон байнгын орооноос гаргаж байгаа тогтоолын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэдгээр үнэлгээг бол 70% буюу хэрэгжих тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж үнэлсэн байна. За 100% бол яг бүрэн хэрэгжсэн бүх их хурлын тогтоол, бүх байнгын орооны тогтоол яг энэ 1.5 100% хэрэгжиж байгаа гэдэг дээр бол ийм үнэлгээ өгөх ёстой байгаа юм. Ингээд энийг бол бас батлах шинжилгээг дүн шинжилгээ хийсэн байгаа. За батлах дүн шинжилгээ хийсэн 2 албан агч бол бас 70% хэрэгжилтэй гэж үнэлсэн байна. За харин зээг шин тодруулна. За цагаан дээр хараар бичсэн төрийн албан агчийн ёс зүйн дэд хороог байгуулах ажлыг мэргэжил арга зүй зохион байгуулалтын удирдлагаар ханган үйл ажиллагааг жигдрүүлнэ гэсэн залт байхад түүн дээр одоо үнэлгээ нь бол бас буруугаар буюу жилд гардаг нь дунджаар 495 байсан бол 595 болж өссөн учраас одоо үнэлгээг буурууллаа гэж дүгнсэн байгаа чинь өөрөө буруу юм шүү. Одоо сая таны хэлж байгаа тайлбар чинь өөрөө буруу байна гэдгийг хэлье. Ер нь ёс зүй байнгын хороонд гомдол гаргаж байгаа тоон эсрэгээр олшрах юм бол буруутай тэмцэх дуугүй байх хүмүүс нь багасч байна гэсэн үг. За нөгөө талдаа бол мэдээж хүмүүс одоо энэ жишээн дээрээ суурлаад би өөрийгөө зөв авч явах ёстой байна гэдэг хуулигаа эргэн харах юм аа. Ийм учраас одоо энэ дээр ч гэсэн бас онцолж үг хэлье гэж бодсон. За хоёр дахь нь болохоор энэ олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр бол манай байнгын хороо засгийн газарт өгсөн чиглэл байгаа юм бол түүнийгээ сайжруулад яг энэ тухайн хаягийн ард хэн байгаа юм. Хариуцлага тооцох юм үгүй юм. За хин хариулъя. Өнөр 2 дарга. За ер нь яг энэ чиглэл ариун зээг шинэлээд үнэлтэд энэ захим орчинд хүний эрхийг хамгаалах, за хүмүүсийн нэр төрөлтэй холбоотой, ёс зүйтэй холбоотой асуудлыг сайжруулах зохицоор нь эрүүгийн хууль, эрүүгийн процессын хууль, за одоо засгийн газар хэлэх газар дээр ажлын хэсэг болоод төрийн албан хуулийн шинжилэл дээр ч энийг нь уйж ойлгохгүй бол зөвхөн ингээд энэ бол тогтоол гаргаад бол бас нэг юм хэрэгжилт нь хангалтгүй байгаад харагдаад байгаа. Тэгээ би цаашдаа бол бас улсын их хурлын гишүүд манай ийм хүсэл зоригтой байгаасаа би бол байнгын ороноос болж өгвөл Баярбатар дарга ариун зээг шинэ саяны саналыг илүү эрчимжүүлэх чиглэлээр санал өгчвөл бид нар бас хэрэгжилтэн дээр нь бол ингээд тогтоол олж ирэхээр бол ажилланаа. Ер нь хэдүүл хаанаас ашиглаад энэ асуудлыг бол нэг талтай гаргахгүй бол болохгүй гэсэн ийм байр суурьтай байна. Энэ бол үнэхээр чухал саналтай. Үнэхээр хэрэгжилтэн ч гэсэндээ үнэхээр 0 байгаа. Энэ дээр нэг нуугаад хаагаад зөвтгöd байх юм байхгүй.